буддын философийн нэр томьёо одоо танилцаад давхар явж байхад яаж харьцуулах вэ? Харьцуулах ямар боломж байна гэж олон янзаар үзэж байгаа юм л та. Цаг үеэр нь харьцуулаад Парменидтэй эсвэл тэр үеийн одоо буддын одоо Сиддхартагийн өөрийнх нь үетэй цаг үетэй нэг харьцуулж үзээл тэ. Тэгээд ингээд бодоод явж байхад бол яг философи талаас нь авч үзэхэд бол их яригтай. Хоёр өөр сэтгэлгээ байна. Бүр зарчмын хөв ерөөсөө өөр сэтгэлгээ байна. Өөр одоо нэр томьёо байна. Тэгсэн мөртлөө эн чинь өөр хариг агнаас ирсэн хүмүүс биш. Тэ бүгд адилхан хүмүүс. Адилхан сэтгэдэг, боддог. Адилхан гентэй одоо нийтлэг хүмүүс. Тэгэхээр нийтлэг юм юу вэ гэж их бодсон. Тэгээд нэг удаа ярихгүйгээр товч ярина. Тодорхой нэг юм философийн асуудлаар бол ярьж болох юм байлээ. Жишээ нь би ингээд өрний философид Аристотель судалж байхад одоо ингээд Аристотелийн нэг юу байж том нэр томьёо одоо субстанц гэлтэй аксиденц өдргээл. Яг тэр одоо нэр томьёо өрн дахин буддизмд байна уу гэхээр байхгүй. Гэхдээ цаад асуудал нь болохоор юу гэхээр бодит байдал руу буюу одоо энэ матери оршин буй юмсад оршин буй юмсыг яаж нэр хэрэгжилж ийн гэдэг чинь нэг ондоо. Буддизмд бол тэрийг бас өөрөөр хэрэгжилж байгаа. Тэгэхээр тэр асуудал руу яаж хандаж ямар нэр томьёо хэрэгжилж ийсэн гэдгээр нь бол Аристотель юм байсан нөгөөд чинь байна уугүй юу гэж хайх юм бол болчихсон. Одоо буддизмд чинь нэг курс гэдэг нэг үг байдаг тийм. Яг хөө төстэй нэр томьёоны хувьд Аристотель тэр зүгээр формтой төстэй боловч цаанаа бол яг юм бодит материйг бол хэлээд байгаа. Гэтэл Аристотель тэр бол тэр форм гэдэг чинь одоо зөвхөн илэрх хэлбэр биш бас зөвхөн нөгөө материалын талынх нь хийсвэр тал нь болчиход байгаа байхгүй. Тэгээ бүр мөн чанарын тодорхойлдог тал нь болчиход байгаа. Тэгэхээр нэр томьёогоор биш яг асуудлыг яг ямар юугаар тэмдэглэж ийн гэдэг асуудал яг яаж хандж ийн гэж үзүүл зүгээр юм байна. Бас нэг суур юм юу гэхээр буддизмд аливаа юм шүтэн барилгатай гэж хараад байдаг. Юмыг уялдаа холбоотой учраас салгаж болохгүй. Гэтэл Аристотель дээр болохоор аливаа нэг одоо хамгийн энгийн одоо партикулар зүйл бол бие даасан тусгаар тогтносон тийм зүйл ихлээр бүр ингээд буддизм талаас харах юм бол юу вэ гэж гайхмар тийм сони ойлголт болж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр өөр харж байгаа боловч нэг зүйлийг ямар харж байна. Тэвчл харьцуулахгүй бол шууд ингээд нөгөө механикаар ч юм уу формалны байдлаар явбал ондоо юм л болохгүй юм байна. За нэг хоёрдугаарт бас нэг ямар асуудал ярьлаа. Эхнийх нь эхний асуулт нь юу байлаа? Итгэл үнэмшил ба итгэл үнэмшилтэй холбоотой. За буддизм итгэл үнэмшил faith гэж нэр томьёо байна. Faith яг байна уугүй юу гэдэг ингээ ухсан чинь ер нь айгүй хов. Зөвхөн одоо багш нар мөргөмөө буюу зөвхөн багштай итгэдэг. Багш яг одоо үнэн зөвийг хэлж ийн гэдэгт итгэж одоо сурж мэддэг. Тэгээд сурж мэдснээр нөгөө өөрийгөө одоо гэгэрүүл хөгжүүлэхэд чиглэгдэг. Тийм учраас зүгээр юм өрний тэр нөгөө нэг одоо юу гэдгийг итгэл бишрэл зүсэг бишрэл гэдэг нэр томьёо одоо бараг байхгүй юм уу гэж би харсан. Сайн судлууд юу юм гэхээс за бараг ингээд хиймэл саяхан би хиймэл оюунаас асуусан. За яг үнэхээр фейс гэдэг юм буддизмд байна уу гэж яг одоо ингээд нарийн судлаад гэхлээр бас байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг нөгөө бурхан багшийн өөрийн зааснаар чи өөрөө шалгах тий оюун ухаан дээр тулгуурлаад шалгаад үз. Тэгээд үнэн зөв болж энийг ингээд практик дээр ашигла. Тэгээд үнэн зөв биш тий логик шалгуурт бодол эрүүл ухаан нийцэхгүй бол хүлээж авахгүй гэсэн. Энэ юм илүү scientific хандлагатай учраас энийг яг нөгөө нэг өрн тэр нөгөө сүсэг бишрэл гэдэг талаас нь харахад айгүй хэцүү болчихж байгаа. Итгэл бишрэл мөн үү биш үү гэдэг дээр бараг асуудал тавихаар болчихж байгаа. Тийм учраас яг нөгөө нэг шашин гэдэг тэр утгаараа шашин гэдээ хэлчихэд бас айгүй. Энэ бол зэт буюу юм арга хэлбэр гэдэг ч юм уу те илүү философиас нь тайлбарлахгүй бол яг биширдэг үү мөрөгдөг үү гэхлээр бас тийм биш. Илүү нөгөө scientific те логик дээр тулгуурласан тийм одоо үзэл хандлага болчиход байна. Тийм учраас яг нөгөө өрний бүсэг бишрэл талаас нь бол тэгжил хариулмаар байна. За гантай докторийн энэ асуудал энэ сая амтай
судлаачийн ярьсан дээр та ямар түнэр асуудлыг бол их гоё зөв тавьж ин л та үнэхээр тэр өрнийн сэтгэлгээнд итгэл гэдгийн цаана ихэвчлэн ертөнцийг бүтээгч бурхны тухай яригддаг. Тэгэхээр тийм итгэл бол үнэхээр тийм итгэлийн асуудал бол буддизмд байхгүй. Буддизм бол тий ертөнцийг өөрөөрөө танин мэдэх гэдэг тэр ер нь буддийн гүн ухаан бол бүхэлдээ хүнийг өөрийнх нь дотогшоо чиглүүлсэн, өөрийгөө танин мэдэх рүү чиглүүлсэн. Тэгээд итгэл, үнэмшил гэдэг дээр яг өөрийнхөө одоо тогтсон тааллаар гэх юм уу, өөрийнхөө үзэл баримтлалаар гарцаагүй үний юм байна гэж үндслэлтэйгээр хүлийн зөвшөөрч чадаж байгаа юмдаа л итгэх тухай асуудал ярьдаг. Болохоор үнэхээр таны хэлснээр энд бол тэр өрний сэтгэлгээнд байдаг ертөнцийг бүтээгч гэдэг юм уу, туйлын ямар нэгэн зүйл итгэх гэсэн ойлголт буддийн гүн ухаанд байхгүй юм шиг байна гэж таны ажигласан. Энэ дээр уучлаарай багш. Ганц юм дуртахад Батбуулаар ахуулаа гэдэг ном байдаг шүү дээ. Орхон багш чухал. Тэрэн дээр юу уншижсэн санагдтыг. Угаасаа нөгөө үнэн зөв гэдгийг шалгаад мэдсэн юм чинь бараг итгэх шаардлага байхгүй. 100% итгэлтэй байх юм гэдэг гэсэн. Тийм учраас нэгэнд ингээд судлаад мэдчихлээр итгээд ах шаардлага угаасаа итгэлтэй болсон. Итгэл 100% болчих жоох байхгүй. За манай панелист Жасраа замс захирал. Би танаас яг энэ одоо энэ буддийн философи, буддийн гүн ухаан гэдэг асуудлаар бид яригдж байна те. Тэгвэл орчин үед хүүхдүүдэд энэ гүн ухааныг ойлгуулах юм. Энэ техник технологитой уялдуулан одоо өрний ойлголт байна. Одоо өнөөдөр гэхэд хүүхдүүд бол техник технологи уцаараа те дандаа гадны мэдээлэл, гадны одоо энэ сошиал хуудасаар гэхэд зөндөө янз янзын мэдээлэлүүд ирж байна л та тийм. Тэгэхээр эндээс хүүхдүүд одоо энэ буддийн ухааныг яг зөвхөн ойлгох энэ тал дээр та ямар байр суурьтай байд юм бэ? За та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. За ер нь бол манай 112 дугаар сургууль бол Монгол улсын хэмжээнд яг энэ буддийн гүн ухааныг өөрийнхөө сургалтын хөтөлбөртөө оруулж үзэж байгаа цорын ганц сургууль. Тэгээд тийм ч учраас хөтөлбөр нь бол жирийн ерөнхий боловсролын сургуулиудад явдаг хөтөлбөрөөс арай өөр. Үндэсний хэмжээнд одоо хэрэгжиж байгаа цөм хөтөлбөр гэж байгаа. Цөм хөтөлбөр дээр нэмэх нь буддийн гүн ухаан гэсэн ийм хосолмол хөтөлбөрөөс бүрддэг. За энэ буддийн гүн ухааныхаа ай сав дотор бол ерөнхийдөө нэг 17 төрлийн судлагдхууныг бол авч үздэг ийм сургууль. За түрүүн бас асуултууд гарч ирээ. Энэ буддийн ухааныг ер нь орчин үед энэ шинжлэх ухааны сургуулиуд одоо ер нь яаж судлах юм бэ гэж. За шинжлэх ухааны сургуулиудад ер нь судалж байгаа одоо бодиттой жишээ бол Монгол Улсын сургуулийн философи судлалын тихмээс бол тодорхой харж болох ба. Ерөнхий боловсролын сургууль тэгвэл энэ судлагдхууныг бид ер нь үзэж болох юм уу? Ер нь эс болох юм уу гэдэг юм асуудлууд нэлээд яригддаг. За манай ерөнхий боловсролын сургуулиуд дээр нөгөө төрийн байгууллага шашны үйл ажиллагаа явуулахыг одоо хоригдно гэдэг нэг ийм хэсэг бүлэг ийм заалтууд байдаг учраас хязгаарлагдаад ингэ байдаг. За ер нь бол яг нь одоо орчин үед бол буддийн зүйлийг бол зангаан дан ганц одоо шашин гэдэг өнцгөөс бол ер нь авч үзэхээр дэлхийд дахин болж байгаа. За ер нь бол нэг 3 зүйлээс авч үзээд ах шиг байна. Нэг нь бол за буддизм бол түрүүн одоо энд ярьж байгаа итгэл бишрэлийн тухай ярьж байгаа учраас энд бол шашин мөн байна. За нэг нь бол одоо гүн ухаан байна. За нэг нь бол одоо шинжлэх ухаан байна гэж ингэж бол 3 ийм өнцгөөс авч үзэж байгаа. За тийм ч учраас өнөөдрийн бас ийм хэлэлцүүлэг энд хийгдэж байгаа хаа гэж манай шинжлэх ухааны явсан залбар дотор буддизмыг ингэж судалдаг ийм өнцөг бий болж байгаа хаа гэж ойлгож байна. Орчин үеийн мэдлэг тэр дундаа энэ техник технологийн нэрэн үед энэ буддийн мэдлэгийг сургуулиудад дамжуулахдаа технологи ашиглаж байгаа нь бол ашиглаж байгаа. Ашиглахаас өөр бас арга замгүй болсон. За тийм учраас тухайлх юм бол одоо хідэн бод номнуудыг бид нэг юм одоо ганцхан нэг iPad-н дээр хийгээд тийм ингээд аваад явах зөвхөн одоо төхөөрөмж өгөх гэхэд ч юм уу тий. За орчин үеийн одоо AI технологи ашиглаад номын хайцаа буюу ном мэтгэлцээнүүдийг заавал бодитоор хийхээсээ илүү AI технологи ашиглаад
хоёр одоо хүн хоорондоо номын мэтгэлцээгээ аяар хаялцаад тэр хаялцааг бол яг үгээр сургуулийнхаа практик хэрэглэн сурагчдад тайлбарч өгч юм уу. За мөн одоо энэ янз платформуд ашиглаад өдөө гадаа орон зайнаас үл хамааран ингээд энэ өдний сургуулийг ингээд ерөнхий боловсролын сургуулийн арай нэг өөр хэлбэрээр ингээд явуулах юм боломж бол хажимаар бүрдэж байна л да. За гэхдээ ер нь бол яг энэ цанд сургалтын энэ тогтцсон энэ уламжлалыг эвдээд яг ерөнхий боловсролын сургуульд ингэж заана гэдэг чинь бол бас уламжлал нь алдагдаад яг нөгөө мэрэгжлийн хүн ухаанд бэлтэж байгаа гэдэг агуулга болсон юм алдагдсан юм байна. Тийм учраас цанид татсанд үздэг тэр хэлбэрээр нь ерөнхий боловсролын сургууль нэвтрүүлээ явах бол бүтээмжтэй за бас юм өгөөжтэй бас юм одоо үр дүнтэй юм нэг сургалтын нэг хэлбэр болж тавцж байгаа юм зүйл байна. Жасрын захирлын яг энэ сайн ярьсан дээр би амтаа судлаж байсан нэг асуулт таатай нэг тавьж байгаа. Яг энэ нөхцөл байдалд одоо өрний философи бүдгийн хүн хоёрыг зэрэгцүүлэн судалж болох уу? Эсвэл харьцуулсан байдлаар сургалтын хөтөлбөрт оруулж болох уу? Нэг. За ер нь бол харьцуулж болохгүй юм гэж юу байхгүй. Тэр утгаар бол болно. Гэтэ миний бодлоор бол нэг юм ганц чаленж одоо байна гэж хараад байна. Хоёулаа тус тустай категорийн системтэй. Тэгээд өөр хэл дээр ярьдаг. Тэгээд ядаж нэг юм төвшөнд аваачихын тулд өднийхийг юм уу эсвэл өрнийхийг төвд хэл дээр аваачих эсвэл төвд хэлийг ангилжуулах тэр төвшөнд аваачаад тэгээд одоо ярьж эхэлж болно. Тэрэн дээр жинхэнэ ганд уяа багшийн сая хийсэн зүйл юу вэ гэхээр одоо төвд дээр баахан байдаг нэр томьёо хэллэг те системийг англи хэл дээр буулгаж ирж байгаа. Тэгээд тэрчлэр одоо энэ өрний хүмүүс чи харна шүү дээ англи хэл дээр уншаад. За бид нар ингэж боддог, эдгээр ингэж хэлдэг юм байна, эдгээр ингэдэг юм байна. Ядаж нэг хэлтэй болох хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол тэгэл одоо ажил ихтэй явна л гэсэн. За баярлалаа. Алтанхул амтнаас асуул яг өнөөгийн буддийн сүсгтнүүдийг анзаарах таны буддийн гүн ухааны мэдлэг нь ер нь хэрэг юм. Таны зүгээс харахад энэ буддийн гүн ухааны мэдлэгийг сүсгтэн олонд ер нь яаж түгэж дэлгэрүүлвэл зохистой гэж та үздэг. За ер нь бол мэдээж буддийн одоо өнөө цагийн ялангуяа Монголын жишээн дээр ярихад Монголд байгаа бурхны одоо сүсгтэн олон болвол тодорхой хэмжээний бол буддийн шашныхаа мэдлэгийг бол уламжлаад хамжаар аваад ирчихсэн. Залуучууд нь орчин үед бол олон төрлийн хэлбэрээр судалж байна. За миний өөрийн зүгээс харахад бол Монголын бурхны шашны одоо энэ сүстэй олныг бол одоо мэдлэг доогуурч гэдэг юм уу эсвэл бол мэдлэггүй гэж ингэж бол үздэггүй. Яагаад гэвэл бид нар бол олон зуун жилийн турш бол энэ мэдлэгийг бол уламжлаад аваад ирсэн. Олон жил ирсэн мэдлэг маань бидний оюун санаанд тодорхой хэмжээгээр яг нэг 70 жил тасарсан ч гэсэн уламжлагдаад ирчихсэн цаана бол байна. Энийг бол яг тодорхой хэмжээгээр бид нэр хөгжүүлэх дараагийн шатнд гарах асуудал байгаа. Тэрнээс Монгол улсд байгаа одоо статистик тоогоор одоо сая гарууч гэдэг юм уу бүрхэн шашинтан байна гэдэг бол тэр болгон бол эцэг өгдөөсөө олон хэлбэрээр бол уламжлаад авсан бүрхэн шашны мэдлэг бол тодорхойны хэмжээний төвшөнд бол байгаа. За тэр төвшөнд байгаа тэр мэдлэг одоо бүрхэн шашны ойлголт мэдлэгээ бол харин дараагийн шат руу бол гаргах нь бол заашгүй. Энийг бол харин бид нэр судалгааны байгууллага, сургалтын байгууллага сүм хийгээд олон талаас нь хамтарч байгаа. Энийг дараагийн шат руу гаргах ажлыг цаашдаа ирээдүйд бодохоос биш монголчуудын хувьд бол бурхны шашны мэдлэг оюуны ухааны хувьд бол маш өндөр түвшний хүмүүс гэж байна. Одоо энэ өнөөдрийн жишээ гаргахад энэ олон багш нар лам нар судлаад өнөөдөр дэлхийд гайхашигдсан энэ бурхны шашинд хувь нэмрийг оруулж чадсан өнгөрсөн цагийн эрдэмтдийн юг өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлээд ингээд судлаад энэ номыг тойжорын 5 бодийн номыг ингээд тодорхой хэмжээний энэ цөм агуулгыг ингээд гаргаад энийг англи хэл дээр гаргаж чадж байгаа чинь бас нэг юм жишээ. Тэгэхээр жирийн малчны одонч гэдэг юм уу одны явж байгаа зэнгийн ард иргэдээс дээшээ бүх талбарт ажиллаж байгаа ажил мэргэжилтэй хүмүүс болоо эрдэмтэн хүмүүс бүгдээрээ өөр өөрснийхөө зөх хэмжээнд бурхны шашны мэдлэг оюуныг бол
уламжлаад аваад ирчихсэн тэр ойлголтоор бол одоо амьдрал ах уу бүх юмаа бол аваад явахаас гадна цаашдаа бол суралцах шуу их дараагийн шат руу гарах энэ одоо юу гэдэг хүсэл энэ зорилтууд байна. Энийг бол одоо орчин үеийн залуучуудын болон сүм хийдээс гадуур явагдаж байгаа олон сургалтын байгууллагуудын одоо төвүүд байна, олон сургалтууд одоо шашны сургуулиуд, Монгол улсын их сургууль болон одоо бусад ерөн сургуультанд сурж байгаа байдлаас бол дүгнж харж болно. Тэгэхээр бидний өнөөдрийн энэ Монголын бурхан шашны энэ одоо ард иргэдийн дунд байгаа мэдлэг бол хангалттай дараагийн шат руу гарах ажлыг бол хийх ёстой гэж үздэг. Тэрнээс бид нар бол нэг Монголд одоо бурхан шашнаас тасардсан мэдэхгүй эсвэл мухар сүсгээр байна гэдэр гэж хэлэх нь бол өрөөсгөл. Түрүүн одоо амтаа докторч хэлж одоо сүшиг ширэл итгэл бол одоо буддизмын хувьд маш өөр агуулга учраас мухар сүшиг гэж ярьдаг энэ асуудал бол бидний бурхан шашинд бол таарахгүй. Ягаад гэвэл бурхан шашин бол судлаач бай, дагаадч бай, уламжлаач бай, тэр итгэж одоо залбирч мөргөж одоо шашин номыг ашиглаж байгаа бол бүгд тус эрдэмтэй. Зүгээр одоо даган байсгал хүртэл тус эрдэмтэй. Тийм учраас бидний хувьд бол өнөөдөр Монголын одоо ард иргэд маань бурхан шашныхаа мэдлэг оюуныг одоо юу гэдэг цагийн ирэхээр бууруулсан. Тэгэхдээ өнөөдөр бол дэвшүүлэхийн төлөө бүх талаар бол байж байна. Энд бол харин бид нар бүгдээрээ оролцоогоо нэмэгдүү сайжрах ёстой гэж бодож байна. За баярлалаа. Жолсролын захирлаас нэмэт нэг асуухад яг хүүхдүүд дээр тийм өсвөр насны хүүхдүүд дээр эсвэл бага насны хүүхдүүд дээр өөр анзаархад байна. Бүтэнгүү ухааны судалгаагаар тэдэнд яг өнөөгийн орчин цагт ямар өөрчлөлт сэтгэлгээний хандлаганд нь ямар өөрчлөлт гарч байна вэ? Сэтгэлгээ бүтийн энэ одоо энэ гонтогшин одоо тав хүний өмнө бүтээсэн байгаа юм ном бол марж байгаа бүтийн ухааны 5 бүт гэж үзэж байгаа. Тийм 5 бүтийн ухаан гэж үзээ. Тэгэхээр манай энэ 5 бүт маань өөрөө бас ингээд дотроо ингээд задлах юм бол бас ингээд категориудад хуваагддаг. Эхний одоо аймаг буюу Брамана буюу Нандин гэдэг аймгийн одоо монголоор бол шалгадаг ухаан, учир шалтгааны ухаан гэж үздэг. Энэ бол яг цэвэр яг буддийн ухаан гэхээс илүү ер нь дорн төхний энэ тэр дундаа энэ дармын энэ шашинтай ард түмний нийтийн юм сэтгэлгээний юм хөтлөх үеийн ухаан гэсэн. Энийг бол яг буддийн ингээд жишээ гэсэн ингээд өөрийнхөө нэг ухаан болоо салбар ухаан болгоод ингээд хөгжүүлээд юм байна. Өнөөдрийн хэмжээнд бол буддийн ухаанаас салшгүй нэг хэсэг болоод ингээд тогтцсон юм. Тэгэхээр 102 дугаар сургуулийн ухаанд бол яг энэ учир шалтгааны ухаан гэдэг энэ хэсгийг л үздэг. Энэ хэсгийн үзэлтэн дотор бидний 4-өөс 5 жилийн хугацааг зарцуулдаг. Өөрөөр хэлэх юм бол 3 ийм одоо ерөнхий боловсролын сургуульчны 3 төвшөнд хуваагдаж байгаа. Бага, дунд, ахлах гэсэн 3 төсчил хуваагдаж байна. Бага ангидаа бол 3 дугаар ангиас ахуулаад энэ гүн ухааны хичээл ордог. За энэ дээр бол гүн ухааны бэлтгэл хичээл буюу хавдын төвчд гэдэг одоо гэх мэтчлэн хаш хатны зохиолууд үздэг. За тэр хавдын төвчд гэдэг зохиолдоор бол гарч ирэх гэхээр өнгөний судлал, өнгө судлал, хэлбэр судлал, дүрс судлал ч гэх юм те. Одоо бидний ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн сурагч дотор тав хүн дүрслэх хурлын хичээл үзэж байгаа юм бол өнгө гэдэг зүйл маань өөрөө өнгө гэдэг зүйлийг аль талаас нь авч үзэх вэ гэдэг юм ойлголт байна. За ингээд энэ дээр бол одоо энэ буддийн ухаанд бол өнгийг жишээлбэл бол язгуур өнгө байна, үндсэн өнгө байна, за туслах гишүүн өнгө байна гэдэг юм ингээд хуваагдаад ингээд авч үздэг. За ингээд энэ ойлголтоор тухайн хүмүүс юу хийх вэ гэхээр бас юм итгэлцээ хийдэг. За улаан өнгө байхад улаан байх албатай юу ч гэх юм ингээд юм асуултууд гарна. Болох юм бол одоо багангийн одоо 8 настай хүмүүсийн хийдэг мэтгэлцээ юу вэ гэхээр цагаан бор цагаан гэж хэлдэг тийм логикийн мэтгэлцээ гэсэн. За ингээд явахаар багангийн бол ингээд бэлтгэлний ингээд энэгээр ингээд тавигддаг. За дунд анги руу ороод ирэхээр одоо дүүрээ гэдэг зохиол үздэг. За үүний дараа бол лориг үзнэ. За үүний дараа бол дагрыг үзнэ. За лориг гэдэг зохиол нь бол илүү нөгөө сэтгэл оюун судал тал руугаа бол чиглэгддэг. Дагрыг гэдэг зохиол нь бол илүү нотлох ухаан тал руу.
За манай энэ ч одоо уран зурсан ламнар болон судлаачдад сайн мэдэх ба. Лоргийг бол жишж хэлдэг ойлголт нь бол илүү нөгөө юм илсэн ултай жишдэг. Даггийг бол илүү нөгөө юм хадан ултай ингэж жишж үздэг. За яг бол дотор нь гарч байгаа судалгын юм энэс хамаарат юм жишээнүүд юм. За ингээд энэ хоёр зохиолыг, уран зохиолыг бол үндсэндээ 6-аас 9-р анги хүртэл ингэж мэргэждэг. За энэчнээс ингээд тухайн хүүхдэд ямархуу юм сэтгэлгээний юм хандлага бий болдог вэ гэхээр цэвэр одоо орчин үеийн болон өрний үеигээр хэлэх юм бол цэвэр юм рационал сэтгэлгээ, логик сэтгэлгээ тогтдог. Аливаа нэгэн зүйлийг одоо таньж мэдэхдээ зөвхөн нэг талаас биш, олон талт сэтгэлгээгээр ингэж үздэг. Ийм сэтгэлгээний юм одоо юм өвөрмөц чанаруудыг тогтдог. За ингээд энэ номын мэтгэлцээнүүд хий. За номын мэтгэлцээнүүд нь бол яг татсанд одоо номын хаяцаа хайд тэр мэтгэлцээний арга барилаар бол мэтгэлцдэг. За тэнд бол хоёр янзын юм арга барил хэрэглэн. За нэг нь бол эрэг дагнах буюу ухаан дагнаж, яг логик сэтгэлгээ дагнаж мэтгэлцээний нэг арга байна. Нөгөөх нь одоо шүүн дагнах буюу яг юм сурвалж их сурвалжаар ингэж нотлдог, ийм нотлохоор ингэ дагнадаг ийм арга зүйнүүдээр бол дөрмөрч. За ингээд ийм арга зүйтэй болцсон ийм сэтгэлгээтэй болцсон хүүхд бол эргээд нөгөө ерөнхий боловсролын хичээлүүд болон бусад сургалтын дээр яхтаа бол илүү одоо олон талт сэтгэлгээгээр ингээд одоо орчин үеэр бол нөгөө бүтээлт сэтгэлгээ бол илүү авнага хөгжиж ингэж чадах ийм одоо юм осолмол ийм хайбрид ийм сэтгэлгээгээр ингэж тогтож байгаа нэг юм онцлог. За нөгөө талдаа энэ төлөвшлийн асуудал бас ингэ ярьдаг. За сургуулиуд дээр бол та бүхэн сайн мэднэ. Хөх нийгэм Монгол хөтөлмөрийн яам, за боловсролын яамнаас, за Монгол Улсын засгийн газраас гараад ингээд хүүхд хамгааллын бодлого гэдэг том бай дүрм журмуудыг гаргадаг. За бид одоо тэр дүрм журмуудыг бас хэрэгжүүлдэг юм сургуулиуд. Гэтэ бидний явуулж байгаа энэ дүрм журмуудаар харахаар нэг хүүхдийг ерөөсөө бусдаас ингээ хамгаалах юм бодлого баримтлаад бусдаас хүүхдийг тухайлх юм бол одоо хин нэгнээс хамгаалах гэдэг үзээд. За манай сургууль бол яг энэ бодлогыг ингээд мэдээж төрийн сургууль учраас хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ бас өөрсдийнхөө нөгөө энэ бүддийн энэ одоо боловсролоор бид бас хүүхд хамгааллын бодлогоо яаж өөрчлөх юм, яаж одоо явуулвал зүгээр юм бэ гэдэг юм аргумент байна. Тэн дээр бол юу вэ гэхээр хүүхэд бусдаас өөрийгөө хамгаалахаас илүү өөрөөсөө өөрийгөө хамгаалж сурах нь хамгийн одоо нэн төрөний асуудал. Өөрөөсөө өөрийгөө хамгаалж. Тухайлх юм бол өөрийнхөө одоо бүддийн хэллэгээр бол муу сэтгэлээс өөрийгөө хамгаалж чадах. Өөрөөсөө өөрийгөө хамгаалж чадсан хүн бол өөрийгөө бусдаас ч хамгаална, бусдыг бас яг бусдаас хамгаалж чаддаг ийм чадамжтай болж байна. Тийм өөрөөсөө ч хамгаалж чадна, тийм ээ. Тийм учраас энэ одоо бас нэг ийм нөгөө бүддийн нөгөө хөтөлбөрийнхөө юуг дагсан ийм сэтгэлгээ, тэгээ нөгөө талд нь төлөвшлийн ийм зүйлүүд бий болдог. За ингээд одоо маш энгийнээр хэлэх юм бол 112 дугаар сургуульд явагдаж байгаа энэ бүх зүйлүүд нь юу гэхээр сэтгэлийн эрдэм бас нөгөө талдаа оюун ухааны эрдэм гэсэн энэ хоёр зүйлийг бид юу гэж үзэж байна вэ гэхээр боловсрал гэж ингэж одоо сургуулийнхаа хүрээнд бол тодорхойлж байна. Тэгээд энэ боловсрал нь бол хоёр янзын юм hybrid маягийн системээр ингэж явах. Нэг нэг ийм боломжтой зүйл байна гэж. За тэгээд дээр нь одоо бас нэмэлтгээд манай энэ хийгээд байгаа энэ ажил бол бас шинэ тутам зүйл бас биш. Бидний монголчуудын хувьд болгон бол бүдгийн одоо чичний цанид татсан буюу энэ одоо учир шалтгааны ухаан судалдаг энэ 5 бод судалдаг энэ эцэнгийн институцийн түүхийг ярихад бол бараг 400 орчим жилийн түүх яригддаг. Анх чоор үүссэн цагаас ахвал. За тэгээд ачаан бол гэдэг одоо татсан хүмүүсэд энэ яг бол 300 орчим жилийн түүхтэй. Тэр энэ бол бидний хувьд бол тодорхой цаг хугацаанд магадгүй мартагдсан ч гэдэг юм орхигдсон юм ойлголтоос биш. Ерөөсөө шинэ зүйл үүс, шинэ тутам зүйл биш. Энийг одоо орчин үед харин бид харин өвлүүлэх, уламжлуулах, мөн энийг хэрэглэх яаж одоо энэ орон дахны энэ ард түмэн тэр дундаа нүүдлийн ийм соёл иргэншилтэй энэ ард түмэн өөрсдийн бий болгосон ухаанаа өнөөдөр 21-р зууны энэ технологийн 90 мэдээллийн 90 одоо квант компьютер 90 AI 90 бид бас яаж авч үлдэх вэ гэдэг ийм зүйл дээр 112 дахь сургуулийг ажиллуулад байгаа. Баярлалаа. За баярлалаа жишээр сонирхолтой. Бидний өнөөдрийн нөгөө эхэлцүүлгийн маань хугацаа ер нь нэлээд тогтсон байна. Тэгээд сая манай панелистуудын хэлсэн санаанаас ер нь нэгтгэхэд ингээд харахад бүдгийн гүнхан бол ер нь хөндлөнгөөс хайх биш өөрөөсөө хайдаг гэж
ойлгож болох уу? Энийг амтаа судлаач нэг дүгнэж. Дүгнэлт хийсэн бэ сайн. Өөрөөсөө Өөрөөсөө та бас дөрөв ярьсан шүү дээ. Бурхан одоо жишээлбэл шашин дээр ярихад бурхан гэж одоо бурханд faith итгэл үнэмшил гэж байдаг юм байна. Тэгэн дээр гантай доктроолохоор ер нь бол дотроосоо хайдаг. Тэгээ өөрөө бурхан. Ерөөсөө бас харьцуулж хэлэхэд бол яг л тийм байлээ. Өөрөө өөртөө зул бол гэдэг хэллэг байна. Өрн дахинд болохоор өөрийгөө танин мэддэг гэдэг ганц үндсээ хэлдэг байна. Явж бол өөртөө жиг өөрийгөө таних дээр л бодож байгаа юм л да. За өнөөдрийн манай буддийн гүнхай ба орчин үеийн сэдвт энэ хэлцүүлэг маань энд хүрээд дуусаж байна. Энэ хэлцүүлгийн сэдвийг дүгнэх ёстой бол мэдээж манай гантай доктор тань сэдвээ нөө гэж. Өнөөдрийн энэ арга хэмжээг энэ сайхан өргөнд зохион байгуулах боломж олгосон зүүн хүрээ дарчуулын хийдийн амжуу хамтдаа болон дарчуулын хийдийн нийт лам хуургуудаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлээ. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэж ирсэн урилгыг маань хүлээн авч хүрэлцэж ирсэн бүх эрдэмтэн багш зочид манай ялангуяа философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд та бүхэндээ болон энд хүрэлцэж ирсэн эрдмийн садан та бүхэндээ номын садан та бүхэндээ бүгдд нь эрүүлэнх амар амгалан аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өсөөрөө. За тэгээд өнөөдөр ярьсан бидний яриа маань бүхэлдээ ер нь буддийн сэтгэлгээ хүн төрлөختөнд зөвхөн монголчуудад төдий хүн төрлөختөнд орчин энэ 90 цаг үед ямар хэрэгтэй ач холбогдолтой бид үүнийг мэдэх бас энэ сэтгэлгээгээр өөрсдийнхөө дотоод сэтгэлийг дадуулах маш чухал гэдгийг энэ одоо ярилцлаганд орсон хэлэлцүүлэгт оролцсон судлаачдаасаа түрүүчийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачдаасаа болон энд үгэлсэн бүх хүмүүсийн өмнөөс бол ойлгогдож байна гэж үзэж байна. Ингээд бүгдээр нь дахин баяр талархал илэрхийлье. Бүгдээр нь хамгийн сайн сайхан зөвөрөө. За баярлалаа. За хүрэлцэн ирсэн зочдоо эрдэмтэн судлаачид лам хөвөргөө та бүхэнд маш их баярлалаа. Одоо бид нар энэний дараа бид нар бас нэг өдийн одоо хөнгөн цай зоог бэлдсэн юм байлээ. Тэгэхээр манайхан бас одоо энд цай зоог хүртээрээ. За нэг бас нэг энэ номын нээлтийн үйл явдлыг манай гүрсэд маань бүгдийг бас бичиж авч байгаа. Гүрсэдтэй бас баярлалаа. Манай гүрсэд чинь бас хуучны хүн лам байсан эрдэмтэй номтой хүн. Энийг Бурхны шишинтэй холбоотой бүх юмыг манай гүрсэд бичиж авдаг. Энэ бол Монголын Бурхны шишний түүхтэй холбоотой ийм зүйл байна. Тэгээд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн хамт олныг төлөөлөөд тэгээд бас нэг баяр талархлын зүйлийг манай хүрээлэнгийн захирал Пүрвсүрэн шинжлэх ухааны доктор хамтын өгч гардуулах юм байна. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн дэд оролцогч та бүхэндээ хүрээлэнгийнхаа нэрийн өмнөөс хүрээлэнгийнхаа эрдмийн зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээд өнөөдөр манай гантай өгч маань сайхан шам татлаа гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл бол одоо манай эрдмийн зөвлөлийн гишүүд чинь би нөгөө тоглоомоор их өндөр шалгууртаа гэж хэлдэг. Нэг бол гавьяатай байх хэвээр, нэг бол шинжлэх ухааны доктор байх хэвээр. За бүр муудлаа гэхэд салбарын эрхлэгч байх хэвээр. Тэгэхээр манайх одоо яг энийг дагаад эрдмийн зөвлөлийн гишүүд маань өнгөрсөн хугацаанд их олоола сайенс доктор хамгаалсан. Ан туяавагс, цанжидгаа, дашонд, баатиш, төмөр очиргаа, завшоо хин байна те.
За тэгэл одоо тийм манай философи холбооны ерөнхийлөгч Ган Төмөр гээд за тэгээд манай тунгалаг багш за бас мөн сүүлд бодлого судлаар Инкма гээд доктор ингээд хамгаалсан байна. За өнөө одоо энэ гал морин жил чи одоо бодвол яач ч утсан монголчуудын хувьд хамгийн сайн жил байж таарна. Тэгээд одоо бусад олон хүмүүс бас ирэх жил одоо хамгаалах байхаа гэж бодож байна. Энэ бол одоо манай Чулуунбаатар Академич зөвлөлийн дарга байх үедээ бол бас хийсэн одоо сайн ажлуудын нэгэ гэдгийг би бол бас дурдж хэлэх нь зүйтэй болов гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр энэ Гантуй огш маань энэ сайенс докторууд одоо насныхаа гэж би бас хэлхэнч буруучулж магадгүй их шилдэг бүтээлүүдийг одоо сайенс хамгааснараа гаргаж байгаа гэж би ойлгодог юм. Зарим хүмүүс бол ийм одоо цол зэрэг байдаггүй баруун дээр гэдэг. Тэр байдаггүй нь бол хамаагүй хүн 20 гаруй наснда кандидат PhD хамгаалах нэг өөр 50 60 наснда дахиад бичигч нь бол одоо тэнгэр газар шиг зөрөөтэй учраас яг хүн энэ наснда дахиж хамгаалах нь ялангуяа одоо мэдлэгийн кумулятив шинж гэж ярьдаг шинжилгээ ухааны философид ийм насан дээр 90 дээр дахиж диссертац бичнэ гэдэг бол тэр хүний одоо жинхэнэ ох шин шүүсэнд гарч байгаа гэж бол би хувьдаа ойлгоод байна. Тийм учраас л одоо Ахмад Эрдэнэтийг хамгаалаач гэж одоо хүсэлт тавиад идэг. Тэгээ тэрийг бол манай Гантуй доктор маш сайн хүлээж авч хэрэгжүүлсэн. Тэгээ одоо бол шинжилгээ ухааны доктор хамгаалсан бүтээлүүдээр англи хэл дээр ингээд номоо гаргачихжээ. Одоо үүний дараагийн манай эрдэнэ зөвлөлийн гишүүд бас хамгаална биш ээ. Одоо англи дээр гаргана баха гэж би найдаж чинь. Тэгэл төмөр очрог багш руу харахаар гаргачихдаг юм доо харж л гараа таа нар. За Гантуй огштой баяр үргэлж. Нэг алгаа нэжгэл тасв. За бүгдээрэнд баярлалаа. Тэд цай кофе хөнгөн 100 юмнууд байгаа байна манайхаа. Оо тэгэлгүй. За. За тэгэхээр Гантуй найздаа, номын найздаа олон жил бас хамтарч шинжилгээ ухааны академид их сургуульд хамтарч ажилласан. Тэгээд их сайхан номынхон баярыг хийж байгаа туйлын баяртай байна. Би ч гэсэн эрдэмтэн хүний хувьд бол эмэгтэй хүн ийм оргилд гарна гэдэг бол бас хуурхан үзэгдэн шүү. Шинжилгээ ухааныхаа докторыг хамгаалаад тэгээд англи хэл дээр энэ айхтар одоо үг хэллэгтэй юугаар гаргасан дэх баярлаж байна. Тэгээ хамгийн гол нь биний баярлаж бахархаж явдаг Гантуй маань бас хэллээ. Ленинградын Санкт-Петербургийн их сургууль биднэрт ийм суурийг өгсөн юм шүү гэдгийг дахин хэлмээр байна. Багшаа сургуулиа мартаж болдгүй юм байна. Тэгээд найзтай баярлаад энэ өчүүхэн гарам бэлтгийг өгье. Баярлалаа. За манай энэ лайв стриминг баг Гантуй огш номын нээлттэй холбоотой энэ нэг өрөөнд зарим нэг эрдэмтэд судлаачдаас видео ярилцлага эндээс сууж авах юм байна шүү. Тэгээ манай Санжид огш явуулсан уу? Санжид огшоос авъя гэж байгаа юм байна. Төмөр очрогч үгээ хэлсэн тийм. Төмөр очрогч